Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ 7 ногоон өндөгтэй доглон шаазгаан үлгэрийг ярьж өгье. Эртээ урдын цагт энэ твийг үүсээгүй байхад, эргэх талайг шалбааг байхад, уулыг дов байхад нэгэн доглон шаазгай хөвчих ойн захад өвс мөчөр монгос ноос цуглуулж барьсан үүрэндээ 7 ногоон өндөгтэйгөө амар жимэр аж төрж байжээ. Гэтэл нэг өдөр аргач шар үнэг сүүлээ шарвалзуулан шүлсээ савируулан хурч ирээд шаазгаан суугаан модыг нь тойрон шогшиж байснаа. 7 ногоон өндөгнөөс нэгийг нь надад өгөөч, дов сандуулаар гүйсээр байгаад өссөж гүйцлээ гэж гинэ. Өндөгнөөсөө чамд өгөхгүй, үр зүрхнээсээ тасалж төрүүлсэн юм гэж шаазгай үндэсхийн шагширтал. Өндөгнөөсөө өгдөггүй юм бол үйлийг чинь үзэж, алсын чинь тоосыг гаргаж, алтан үлээсийг чинь хуг мөргөндөө хэмээн үнэг сүрдүүлж, өсчин харайж, модныхан энд тэнд гараад нэг л биш гинэ. Айсан шаазгай шаг дугран арга буюу нэг өндгөө түүд өгчээ. Гэтэл амар олзонд ам ташсан үнэг өдөр бүр ирж алга шаазгаар өчүүхэн зүрхийг оволзуулан өндгийг нь булааж ицээ. Нэг мэдхийн хөөрхий шаазгай ганцхан өндөгтэй хөтөрчээ. Тэгээд ганц ногоон өндөг дээрээ нулимсаар услуулан уйл суутал огтон түүн дээр ирээд туслын чинээнүүднээс чинь будаан чинээ нулимс бөмбөрч байна. Та юунд уйлавэ гэж асуухад шаазгай 7 ногоон өндөгөндөө хараад өчүүхэн зүрх минь хөөр баяраар дүүрэн байдагсан. Гэтэл үнэг бүрч ирээд өсөөд байна. Өндөгнөөсөө өг гэсээр байгаад би өгөхгүй гэтэл алтан улаасыг чинь хуг мөргөн, алсын чинь тоосыг үзэн гэсээр өндгүүдийг минь уулж суулж авсаар ганц өндөгтэй өнчөрч хоцорлоо гэжээ. Гэтэл огтон нүдээ гэлцүүлэн хилээ болтголооснаа шаазгай ийм үг зааж өгчээ. Одоо ирэхээр нь үлдсэн ганц өндгөө өгөхгүй гэж хэлээрээ. Тэгэхээр нүг алтан улаасыг чинь хуг мөргөн, алсын чинь тоосыг гаргана гэх байх. Тэгэхээр алтан улаасыг минь хуг мөргөдөг эрчин хаана, алсын тоосыг минь манруулдаг туурай чинь альвэ гэж асуугаарай. Тэгэхээр хэн чамд ийм үг зааж өгөв гэх байх. Бодон бодол орлоо, унтан ухаан орлоо, санаа орлоо гэж амийг нь таглаарай гэж хэлжээ. Тэгээд шаазгай ганц өндгөө захаад сууж байтал үнэг хурч ирээд үлдсэн ганц өндгөө түргэн өгдөгвэ гэхэд өгөхгүй гэж шаазгай шаг дуурчээ. Алсын газраас тоос манаргаж ирээд алтан улаасыг чинь хуг мөргөндөө гэхэд шаазгай алсын газраас тоос манаргадаг туурай чинь хаана вэ? Алтан улаасыг минь хуг мөргөдөг эвэрчин хаана вэ гэж асуужээ. Үнэг сэрцхийн цочиж энэ үгийг хэн зааж өгсөн хэл гэж гинэ. Бодон бодол орлоо, унтан ухаан орлоо, санаа орлоо гэж шаазгай шаг шагширчээ. Үнэг нүдээ гялалзуулан сүүлээ шарвалзуулснаа хэрв чамайг хэлдэггүй юм бол аргад үнэгний 13 мэхийг үзүүлээд гэрийг чинь түвэж өчүүхэн биеийг чинь базаж хайна гэхэд модыг нь дойрч гарчээ. Айсан шаазгай арга баргадаж тэр нүхэнд буй хулган зааж өгсөн юм гэж хэлжээ. Үнэгч үндэсхийн хулганы нүх рүү гүйж очиод түүнийг дуудтал үүрийн охоогоо цэвэрлэж байна гэд гарч ирсэнгүй. Үнэг хүлээгээд л байлаа. Хөдлөхгүй л хэвтээд байлаа. Тэгж дахиад дуудтал толио арчиж байна гэд толгоогоо ч цухуулгасангүй. Үнэг энэ байдлыг хараад дахиад л хүлээж. Тийхүү үнэг хүлээж суусаар төвчээр нь баргадан явах гэж байтал ашгүй хулган нүхнээсээ толгоогоо дөнгөж цухуулгаж гинэ. Үнэг толгоо нэм хөөрхөн юм чинь цээж нь бүр хөөрхөн байгаа даа гэтэл хөөрсөн хулган
цээжээрээ нүхнээсээ гараад ирлээ. Цээж нь ийм хөөрхөн юм чинь бүкс нь бүр хөөрдөмдөө өндөг шиг бүх бүндгэрдөө гэтэл болгоно. Бүксөө нүхнээсээ гаргаад иржээ. Бүкс нь ийм байхад сүүл нь ямар хөөрдөн бол гэтэл үнэний үгэнд үнэмшсэн болгоно бүр бүх биеэрээ нүхнээсээ гараад иржээ. Тэгээд ийш тийш эрүүс харлаа. Эндх тэмдхийг сарвчлаа. Одоо бүх шогшгийнх нь харвал бүрч хөөрхөндөө гэтэл болгоно үнэмшин нүхээ тойронгуудэл үнийг ганцхан ухс хийгээд өнхөөд авчээ. Болгон ч мөчөөгөө өгсөнгүй өмөр гэж идвэл өмхий байдаг юм. Ангар гэж идвэл амттай байдаг юм гэтэл үнийг үнэмшин амаа ангаалгаа төрхтөл хулган амнаас нь гот хин зайлаад буцаад нүхэндээ орчихжээ. Тийхүү тэр цагаас хойш доглон шаазгай дов сандуулаар нутаглагч өөрхөн бор хулган хоёр амар жимэр аятай сайхан амьдрах болсон гэдэг. Хүүхдүүдээ илүү олон сонирхолтой үлгэр үзэхийг хүсвэл суугаад агаад биднийг дэмжээрэй. Баярлалаа.